Хацтай охины сэргэлт өдөр 8. Би үн цэнтэй. Сайн уу гал охин минь? Шинэ 7 хоногийг бид эхлүүлж байна. Энэ бол өөрийн тухай ойлголтоо дахин бичих илүү гүн, илүү хүчрхэг 7 хоног. Ингийн тулд эхлээд нэг зүйлийг сануулах ёстой. Чи бол аль хэдийн хангалттай. Үнэн дээр үнцэн гэдэг нь хүн бүрийн ярьдаг гоё үг биш. Энэ бол амьдралд хандах чимээгүй тохиргоо. Чи өөрийгөө хэр үнэлнэ? Амьдралд чамайг яг тийм хэмжээнд хүлээн зөвшөөрдөг. Зарим мөрөөдөл рүү зориг хүрдэггүй нь чамд таарахгүй байхыг гэсэн дотоод эргэлзээнээс л болдог. Тэгвэл өнөөдөр өөрөөсөө асуу. Би өөрийгөө хэрхэн хардаг вэ? Би өөрийгөө хэн нэгнээс доогуур тавьдаг уу? Хэн нэг намайг үнэлж байж л үн цэнтэй юм шиг санагддаг. Хэрв тийм бол энэ мэдрэмж чамайг тойрсоор байна. Өнөөдрөөс эхлээд өөрийгөө үнэлэх эрхийг өөртөө буцааж өг. Сэтгэлийн шивнэ. Би өөрийн үн цэнийг батлах шаардлагагүй. Би аль хэдийн үн цэнтэй, зүгээр л оршин буйгаараа. Өнөөдрийн reflection дасгал. Үн цэний минь жигсаалт. Доорх асуултуудыг өөртөө бичиж хариулаарай. Миний хамгийн хайр татам бахархам чанарууд юу вэ? Би хүмүүст ямар эерэг нөлөө үзүүлж чаддаг вэ? Би ямар үед өөртөө итгэлтэй болдог вэ? Миний дотоод хүчийг илтгэдэг 3 үйлдэл юу вэ? Би өөрийгөө хамгийн сүүлд хизээ үнэлсэн бэ? Хариултаа ганц нэг өгүүлбэрээр биш, жинхэнэ итгэлтэй мэдрэмжээр бичээрэй. Тэр үед чи өөрийгөө өөр нүдээр харж эхэлнэ. Чи үнэхээр гайхалтай хүн. Харин одоо түүнийгээ өөрөө хүлээн зөвшөөр. Affirmation. Миний үгэнцэн төрсөн цагаас минь эхлэлтэй. Би батлах ёстой биш, зүгээр л гэрэлтэх ёстой. Надад нуух зүйл байхгүй, зөвхөн дэлгэрэх боломж бий. Чи яг зөв газартаа байна. Амьдралаа өөрчлөх хамгийн хүчрхэг алхам бол өөрийгөө боддоор харах. Өнөөдөр чи өөрийгөө буцааж авч байна. Нүдэнд үл үзэгдэгч амьдралын бүхий л хаалгыг нээдэг түлхүүр болох үн цэнэ сэргээж байна. Итгэлтэйгээр үргэлжлүүлээрэ. Чиний дотно хөтөж марлаа.